Биднээс яг мөнгө л байхгүй байна да. Тэгээд бусд нь ч юу нэг болчихно даа гэсэн чинь. Тэгвэл хэд хэрэгтэй байгаа ингээд шууд биднэрт мөнгө өгьгээд тэгээд бид нэр $20,000 гаднаас бас зүгээр л хувь хүнээс бидний санаанд итгээд зүг зээлээр мөнгө олгож байна. Зээлийн хүүн бараг байхгүй. Яг энэ рол бол одоо энэ фильтрийн материал маань өөрөө бидний эцсийн бүтээгдэхүүн. За эхлээд хоньны ноос маань угаагдаад, цамнагдаад юм нарийн ноос болоод бэлэн болсон байх хэрэгтэй. Энэ шатыг бид нэр шууд бэлэн байдлаар нь худалдаж аваад за хамгийн одоо эхний шатн дээр бид нөх нөгөө одоо файбертайгаа холиод тэгээд самнах ажиллагаанд орж байгаа. Тэгээд самнаад нингэн болгоод нөгөөтгөө олон давхарлаж өөрсдийн хүссэн одоо хэмжээндээ аваачаад одоо хүссэн одоо чанар одоо агаар шүүх чадвартай аваачиж хагаад дараа нь яг тодорхой одоо дулаанаар боловсруулалтанд оруулж ингэж нэвтрүүлж өгөөд тэгээ хамгийн сүүлд нь эндүүдэд гарч ирээд хурааж байгаа гэсэн. Эригийн голох давуу тал яг масс үйлдвэрлэлээр одоо үнээр өрсөлдөхүүц хамгийн affordable буюу хямд тэгснээр хамгийн одоо өндөр үр дүнтэй efficient гэж байгаа. Өндөр үр дүнтэй шүүх гэдэг үг. Тэгээд масс үйлдвэрлэх боломжтой. Тэгээд ийм фильтр одоо ноосоор ашигласан байхгүй дэлхий дээр. За өөр нөгөө Lanaco гэдэг Шинэ Зеландийн компани байгаа. Шинэ Зеландийн хоньны ноос ашигладаг. Даанч Шинэ Зеландийн хоньны ноос Монгол хоньны ноосны үнээс 60 дахин илүү үнэтэй.